2001 A Space Odyssey нь Стэнли Кубрик найруулагчийн 7 дахь бүрийн хэмжээний кино. Кубрикийн сансрын аялал нь Германы гүн ухаанч Ницшегийн үзэл баримтлалаас санаа авсан зүйлс их байдаг. Тус кинон дээр хүнийг нийт 3 үе шатанд хувааж харуулсан байдаг ба аратан, хүн, дээд хүн гэж ангилсан. Аратан. Киноны эхлэлд сүрэг сармагчингийн дүрсээр эхлэх бөгөөд хүний үүсэл хаанаас гаралтайг үзүүлсэн байдаг. Сармагчин далд ухамсартай хөтлөгдөн амтны арга ясаар эргэн тойрондох зүйлсээ зохиж эхлэхэд камерын өнцөг доошоо шилждэг ба уг өнцөг дүрийн хүч чадлыг илэрхийлнэ. Яг энэ сцений арын хөгжмийн сонголт ялалт байгуулж буй мэт эгшилдэг. Цаашлан уг арга ясаа дээш шидэхэд энэ нь сансрын хөлөг болон хуурж үйл явдал ирээдүйд өрнөж эхэлнэ. Кубрик зүгээр ч эдгээр камерын өнцөг болон хөгжим уг сцен шилжилтийг ашиглаагүй. Хүн төрөлхтний ололт амжилт үргэлж түүнээс үүдэх хүчирхийллийн гэлтэй цуг бадарч ассан байдгийг хүмүүст сануулгах гэсэн юм. Хүн Ницше нь хүн бол даван туулах ёстой тэрэл зүйл гэсэн ба хүн бол аратанлаг байдлаас бурханлаг оршуу хүртэлх зам дунд явж буй завсрын оршихуй юм. Иймд хүнээс бурханлаг бас аратанлаг үйлдэл аль нь ч гарч болно. Тийм ч учраас хамгийн аюултай ирнэ түүнийгээ дагаад сайн сайхан хүнээс улам тодорч харагддаг. Дээд хүн. Дээд хүн буюу Убермен бол ухамсарын түвшний дараачийн үе шат ба хүн төрлөختний дараачийн хувьсэл юм. Өмнөх хувьсэл болох араатнаас хүнлүү шилжсэн хувьсэл нь ухамсараас илүү бие бэлтэр дээр тулгуурласан биологийн хувьсэл байсан бол одоогийнхан гол нь ухамсар руу чиглэсэн. Дээд хүн нь хүн төрлөختний уран зохиол болон шашин дээр түгээмэл үзэгддэг дүр. Жишээлбэл Есүс, Будда, Заратустра, Супермен гэх мэт. Киноны төгсгөлд гол дүр дахин төрж ухамсарын шин түвшинд очисон ба дэлхийгээр айлчилж буй дээд хүн юм. Кубрик нь маш өндөр түвшний уран бүтээлч учраас өөрийн үзэгчдийг бодуулж сэтгэж сонголтыг эрх чөлөөг нь олгодог ба бэлэн удаа өгөхийг урьдчил болгодоггүй. Хүн болгон энэ киноноос өөрийн гэсэн дүгнэлтийг хийж болно. Тэглээгээд энэ нь худлаа, аль эсвэл буруу гэсэн зүйл биш. Харин ч энэ нь тус уран бүтээлийг улам гайхалтай болгож буй зүйл юм. Бид 6 эсвэл 9-ийн тоог яаж харж байгаагаас хамаарч өөрсдийнхөөрөө харж болно. Гэвч энэ тоог анх бичсэн хүн нь аль нэг тоог бодсон байж л таарна. Яг л энэ шиг Кубрик хэлэх гэсэн өөрийн санаа байсан. Энэ киноны төгсгөлийг шууд үзээд ойлгоход бэрх санагддаг нь магадгүй дээд хүн буюу Уберменчүүдэд зориулсан байж болно. Тус кино уг нь 1968 оных. Харин өнөөдөр 2024 он. 56 жилийн дараа ч уг бүтээл дэвшилтэд байгаа нь бидний нийгэмд Уберменүүд ирэх цаг хараахан болоогүй байгаа гэдгийг илтгэж байж магадгүй. Бүр цаашлан хүн төрлөختний төгсгөлд ч Убермен ирэхгүй байж бас магадгүй.